Санаа. Яа, гэс юм асууч амар амархан заяа. Та шүдний эмчэд очихоос айдгүй айдгүй. Амар айдш. Би бүр шүдэндээ өргөөсгөөс айдш. Үгүй шүдний эмчэд туртай. Хүүхдүүд ээж гисэн. Өдгөөсөө өмнө очих юм уу? Багасаа тэгээ сургацсан. Айдгүй. За тэгвэл амар царайлаг эмхтэй заяа. Гэтэ ингээд жашаа шүдтэй заа. Зөөр ингийн эмхтэй гэдэг амар гой цагаан шүдтэй. Та алийг сохгүй. Сэтгэлийн тань да. Что самое главное в женщине? Душа. Шүдэн тэгэл зүрхэн байвал тэгэл зүрхэн л хэлэхтэй. Яг тэр энийг ингээл нэг цаанаас нэг шарын гараад ирчих юм. Манай гэр бүлэрээ шүдэл сонгондоо. Амны өндийн дөө сайн анхаарах юм бол тэгэл ер нь бол эрүүл мэнд сайн байна гэсэн үг л дээ. За өдрийн цагаар шүдэ угаадгүй угаадгүй. Өглөө оройдол байгаа. Өдрөөр угаадаг. Дөрөв юм уу? Би энэ хоол эзний дараа байгаагаад шүү дээ. Бас тэгэхгүй болохоор ингээд амар эвгүй санагдаад байна. Шүдний сүсэр юм орсон байх үү. Тэгээд флос их хэрэгтэй. Тийм флос айгуу чухал юм билээ тийм. Тэр энэ шүдний өвдөлтийг та сонгох байсан уу? Гидсний өвдөлтийг сонгох байсан уу? Шүдний өвдөлт нарай гайгүй юм. Шүдний хөдөл нараад ярих. Аль аль нь өвдөхгүй үлзэхгүй шүү дээ. Тэгэхээр та шүдний эмчэд ер нь тогтмол үзүүлдэг үү? Би үзүүлээгүй баг 14 жил болчихсон. Оо тийм үү. Гэтэ ганц шүвдэж байгаагүй юу? Вау, таны нууц юунд юм бэ? Яг хөө тэгэл тогтмол шүдэ байгаа. Бас тамхи татахгүй байх хэрэгтэй. Тэр амар чухал тийм. Шүд ирүүл бол би ирүүлгээд аяны хүрээнд цаас ингээд ирүүл шүдтэй болоход нэг алхам ажиллаа гэдэг юм уриалах өгч байгаа. Тэгээд баярлалаа. Шүдэндээ анхаараарай манайхаа. За баярлалаа.